өглөөний минь. Өнөөдрийн миний та бүхэнтэй хуваалцах ишлэл бол Дуулал 56-гийн 3. Айцтай өдрүүдтэй ч гэсэн би танд итгэж найдана гэсэн ишлэл байна. Бидний амьдрал өдөр бүр бас амар тайвнаар дүүрэн байдаггүй тийм ээ. Биднээс айц, асуудал бэрхшээл тулгардаг. Гэхдээ тэр айцаа та зөвхөн өөрийнхөө хүчээр ялж гарах гэж хичээдэг. Гэхдээ дэлхийн хүмүүс л тэгдэг тийм ээ. Дэлхийн хүмүүс үнэхээр айцсаа олон асуудал бэрхшээлээ ганцаараа давж туулахыг хичээж оролддог. Харин та бол итгэгч, та бол Бурхны хүн, та бол Бурхны хураг. Тийм учраас та айцсаа болон асуудал бэрхшээл бүрээ Бурханд итгэж найдаж даатгах боломжтой юм аа. Ганцаараа давж чадахгүй тэр асуудал айцсаа бас давах гэж оролдох ганцаараа явах биш. Харин үнэхээр тэр айцсаа Бурханд даатгаж өгөөсэй. Бурхантай хамт тэр айцсаа давж туулаасай гэж өнөөдөр бас би уриалан хэлмээр байна. Үнэхээр тань итгэж найдаж болохоор гайхалтай хамгийн дээд нэг нь таны талд байгаа юм шүү гэдэгт та өнөөдөр бас итгэлтэй байгаасай гэж хүсэж байна. Өнөөдөр ч гэсэн таны амьдралын төвд Бурхан байгаасай гэж хүсэж байна. Ариун сүнсээр дүүрэн, баяр хөөр, амар тайвнаар дүүрэн гайхалтай өдрийг өнгөрөөх болтугай хэмээн өнөөдрийн цагаа дуусгаж байна.